Яг нь ер нь бол иргэдийн хурал төлөөллийн байгууллагын хувьд иргэдээ төлөөлөлөд энд 45 төлөөлөгч сууж штэ. Тэгээд энэ 45 төлөөлөгч бол баяр даргыг сонгосон. За тэгээ бүрийн эрхийн одоо хүрээнд бас баяр даргыг огцруулах энэ бүрийн эрхтэй. Тэгэхээр огцруулах бичигт одоо 27-8 төлөөлөгч гарын үсэг зурсан байсан гэж би ойлгосон. За ингээд 27-8 төлөөлөгч гэдэг бол нийт төлөөлөгчдийн 60-аас дээш хувь гарч байгаа. 70 орчим хувь байгаа хаа. Ингээд 70% хурлын даргатайгаа хамтарч ажиллах боломжгүй гэдгийг илэрхийлсэн тохиолдолд бол энэ ер нь бол одоо ингээд шууд огцрох эрхээ хангачиж байгаа гэсэн үг. Тэгэхээр хуулийн дагуу бүх процессыг өгч байгаа л гэсэн үг тийм. Тийм. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46-гийн 3-т зааснаар 3 үндсэн субъект ээлжид болон ээлжид бус хуралдааныг зарлан хуралдуулах хэрэгтэй. За үүний нэг нь бол нийт төлөөлөгчдийн 3/1-ээс доошгүй хувь нь санал гаргаснаар энэ хуралдаан явах одоо хуультай. За үүний зэрэгцээ дэгээрээ хуралдаан даргалагчийг сонгоод за тухайн хуралдаандаа тухайн одоо сонгогдсон хурал даргач бол тухайн өдөр бүртээ дэгээ тогтоогоод батлуулаад явах юм одоо хуульдыг хоёр бол байгаа юм. Тэгэхээр нийслэлээс удирдах зөвлөл рүү бас бичгээ өргүүлсэн гэдэг жийсэн одоо процесс хэрэг танд юу мэдээлэл эсвэл хэрэгтэй. Байхгүй байна. Одоо эн чинь нийслэлийн Монгол Ардын намын орооны тэргүүлэгчдийн өчигдөр тогтоол гарсан байх гэж би ойлгож байгаа. За тэгээд тогтоол бол намын удирдах зөвлөл рүү явсан. Удирдах зөвлөлийн хуралдаан одоо зарлан товлогдоод хуралдах байхаа. Ерөнхийлөгчийн зөвлөлийн ажил өгөх үү? За би өмнө бүлгийн дарга бол орон тооны бус ажил штэ тий сонгуульд ажил хийжсэн. За ингээд давхар орон тооны ажил хийгээд явах энэ болцоо боломж нь байсан. Одоо хэрвээ би удирдах зөвлөлөөр дэмжигдээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдвол энэ ажлыг бас хүлээлгэж өгнө. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн одоо төлөөлөгчийн хувьд нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүд хэд их өндөр үнээр одоо давсан үнээр хэрэгжиж байна, мега хулгай болцсон байна гэдэг юм л да. Та энэ одоо яг дотор нь ороод яаж хахад мега төслүүдийн талаар яг үнэхээр тийм байдал болоод байгаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд засаг дарга бүрийн эрхийн хүрээнд төслүүдийг өргөн барьж хилцүүлдэг. За бид одоо юу гэдгийг гүйцэтгэх төвшөнд бол мэдээлэл бас хомс байгаа. За хэрвээ би одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар сонгогдвол эдгээр зүйл дээр анхаарал хандуулж одоо ил тод байдалд тий за төрийг одоо хулгайлаа өргөө нийслэлийг одоо худал хуйлдаангүй болох тал дээр анхаарч ажиллана.